За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэний оршин суугын газрын хаягийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе. За иргэний оршин суугын газрын хаягийн бүртгэл нь Монгол Улсын иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьшгал буюу бүртгэх, мэдээлэх, журам гэсэн ийм хоёр эрх зүйн актыг бүртгэгддэг бүртгэл байгаа. За иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон дээрх журманд тухайн иргэн маань 180 оноос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга за 180 оноос доош хугацаагаар оршин суудлыг бол төр оршин суух бүртгэл гинэ гэж уг хууль нь бол тодорхойлж зааж өгсөн байгаа. За төр оршин суух бүртгэлийг бол тухайн харьяалагдах баг хорооны эцэг дарга бол бүртгэн. За байнга оршин суух бүртгэл буюу шилжилт бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага за иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дэх зүйл зааснаа дагуу бүртгэдэг байгаа. За иргэд маань байнга оршин суугын хаягийн мэдээлэлтэйгээ танилцах за мөн тухайн хаяганд ямар хүмүүс бүртгэлтэй байна вэ гэдэг энэ мэдээллийг авахыг хүсэх юм бол Улсын бүртгэлийн байгууллагын чек цэг бүртгэл цэг.gov.cg гэсэн хаягаар нэвтэрч орж за өөрийн байнга оршин суугын хаягийн мэдээлэлээ болон регистрийн дугаараа оруулаад мэдээлэлтэй танилцахын бүрэн боломжтой байгаа. За хэрвээ таны оршин суугын хаягийн мэдээлэл зөрүүтэй алдаатай байвал за мэдээлэл зөрүүтэй гэсэн товчийг дарж за утасны дугаар болон санал хүсэлтэд бичиж илгээх бүрэн боломжтой байгаамаа. За мөн мэдээлэл зөрүүтэй байгаа талаарх гомдлоо Улсын бүртгэлийн байгууллагын холбогдох харьяалагдах хэлцэлд гаргах юм боломжтой.